Гэр оруулалтыг орон сууцжуулахад нэг том өндөрлөл, хамгийн том өндөрлөл. Энэ бол дулааны дутагдал. Улаанбаатар хот дэлхийн хүйтэн хотуудын нэг. Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Хасах 45 хүрдэг. За 2 толгойн даваан дээр бол шөндөө зарим хүйтэн жилүүдэд гадаргуу дээр хасах 50 градус хүрдэг. Өвлийн улирал дулаан хэрэг болдог. Тэгэхээр Монгол улс сүүлийн 84 оноос хойш дулааны их усүр олигтой шинээр нэмж чадаагүйс шалтгаалаад Улаанбаатар хотын төвүүдэд зөвхөн газар олгоод дулааны холбот тэгэл барилгууд яваад хот өөрөө тэлж чадаагүй. 1960 оноос хойш хотын суурьшлийн бүс 6 дахин хүн ам 5 дахин нэмэгдсэн ирнэ. Бид нар тэр хэмжээгээр сургууль цэцэрлэг, дулаан, цахилгаан гэдэг дэд үтцүүдээ 5 дахин 6 дахин нэмж чадаагүй. Үүнээс шалтгаалаад төвдөө барилгууд нь ингээд авчдаа гэр ороолонд хилээд идэг. Тэгээд Улаанбаатарын төвөгжрөл дээрээс нь ингээд орон сууцлалт төсөл явж байгаа. Ийм учраас Азийн хөгжлийн банк дэд төвүүдийг хөгжүүлэх гэдэг төсөл хэрэгжүүлээд Дам даржаа дээр 63 мегаватт станц, Сэлбийн уртал дээр 23 мегаватт станц ашиглалтанд орсон. Дам даржаагийн станц одоо энэ жилийн 10 сар дуусахаар ажиллаж байгаа. Чингэлтэй дүүргийн 10, 11, 12 дугаар хорог 2040 он хүртэл хотын Б бүс, хотын төв болгож орон сууцжуулахын тулд энэ жил бид нар Дэнжин мянган 93 мегаваттын станцыг ногоон нуурын орчимд хойдол дээр хийхээр 2 жилийн өмнө Азийн хөгжлийн банкнаас тэзүү ütсэн байсан. Яг тэрүүгээр бид нар одоо энэ жил эхлүүлнэ.